Даалын зүүж өгч байна мэдээж. Түнд цомыг гардуулж өгнө. Зябагийн тоглогчид руугаа мэдээж очиж хамтдаа цомоо өргөн. За энэхүү үзэгчдээ 2024-өөс 2025 оны удирлын Премьер Лигийн аварга багаар Ливерпул клуб тодорч байна. За энэхүү энэ удирал уртаас урт үргэлжилсэн энэ гайхалтай удирлын аваргаар Ливерпул тодорлоо. Монгол дахь Ливерпул клубын фэнүүдтэй халуун баярыг Премьер Спортс телевизийнхээ нийт уран бүтээлчдийн өмнөөс хүргэж байна. Үнэхээр гайхалтай удирлыг бид хамтдаа гэрчиллээ. За ирэх дараагийн удирлуудад үүнээс илүү өндөр амжилт бидний хүлээж байгаа гэдэгт бүрэн дүрэн итгэлтэй байна. Трент Александр-Арнольд багийн дэд ахлагчийн дүрээр инхүү цомоо магна дээрээ заллаа. Юрген Клопп цажуулагч удирдлагын дор энэ цомыг өргөжүүлсэн бол ингээд Арне Слот цажуулагч удирдлагын дор цомоо өглөө. За энэ ихэм ялч гүн удирлын Ливерпулийн гол баатар байж чадсан. Игэр товтлогч Мо Салах Конате За яг энэ дуу бол манаас Ливерпулийн фанатууд сайн мэдж байгаа. За 2018-аас 19 оны өдрөлөө Ливерпул клуб аваргуудын лигт түрүүлсэн тэмцээлээс хойш Ливерпулийн фанатууд яг энэ дууны пагийн дуу бас Энфилдийг шигдүүлдэг болчиход байгаа. За одоо баг орчин цагийнхаас үлдэх дуу гэх юм уу та тийм. Зянхүү Премьер Спортс Network-ийн үзэгч та бүхэндээ Английн Премьер Лигийн 2024-өөс 25 оны удирлын тоглолтуудыг шууд дамжуулан инхүү энэ удирлын ажлаа дуусгаж байна. Бид энэ удирал явагт болсон нийтдээ 380 тоглолтоос 338-ыг нь үзэгч та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн байна. За ингээд бид энэ удирлын аварга багийг мэдээж маш онцгой мөчийг сард харлаа. Аваргын нэрийг мэдэж авсан, эх өдрөл аваргуудын лигт ямар багууд тоосоор өгөх вэ гэдгийг хамтдаа мэдэж авсан